Энгийн байдаг л нэг нартай өдөр машин зам дээр машин дотор хажуудах хүнтэйгээ ойр зүрийн юм яриад уцаа оролдоод байж байтал гинэд машины урд цонх руу зомби мөргөж орж ирээд нэг нүдэн таны мөрөн дээр бүлтрээд унчвал яах вэ? Зүгээр л голтрлоороо ажлын 8 цагаа игээд амраад явж байсан хүний амьдралд зомбиг гарч ирснээр хүн төрөлхтний хувь тавилан хэрхэн цаашаа эргэж болохыг энэхүү инээдмийн зомби цувралаараа үздэгэ. За ойр Солонгосын зомби цуврал үзээгүй утсан байна. Ингээд хамгийн анхны дугаараараа та бүхэндээ Өмнөд Солонгос улсдаа 25 оны 2 сарын 7-наас цацагдаад буй нийт 8 ангитай экшн романс зомби трейлер хосолсон киноны талаар ярьж өгье. Жич гэх юм бол цэргийн цалын талаар мэдээлэлгүй байгаа учраас цэргийн цалыг буруу дурдж магадгүй болохыг анхааруулъя. Бидэнтэй нэгдэж саба дараарай. За ингээд кинонд орцгоё. За киноны маань 1-р анги нь Жиюн гэх залуу цэргээс халагдж байгаа бөгөөд бусад цэргүүд түнд хатаархаж байдаг. Жиюн маань цэргээс халагдж буйдаа багталтай наргагүй байгаа нь харагдана. Мөн тэрээр өөрийн найз хэн Юнжу руугаа ярангүйдэг. Гэвч энэ нь зүүд байх бөгөөд харамсалтай нь тэрээр цэргийн жинхэнэ албанд татагдж эхлээд удаагүй байгаа. Жиюн зүүднээсээ сэрээд харахад Инхо гэх цуг алпаагч нь өөрийгөө дарга болсон гэдэл зүүдэлж байхад нь халагч нь ирээд түүнийг алгадаж сэрээгээд тэр хоёрыг харуултаа гар гэж хэлдэг. Жиюн Инхотой хамт шөнийн харуул руугаа явхаас өмнө малгаанда уцаа нууж чадсан бөгөөд жижүүр дээрээ Жиюн нууцаар Юнжу руу залгана. За Юнжугийн дүрт бидний харж байгаачлан Blackpink-ийн Jisoo тоглосон байгаа. Уг дуудлага нь Юнжугийн ээжийг сэрээчдэг. Тэр ууртаагаар Юнжуг найз залуутаагаа залгахад тохиромжтой цагийг хоорондоо тохиролцохыг анхааруулдаг. Тэр шөнө Юнжу ажлынхантайгаа гарч ирээд цогтуу болсон байх ба Жиюныг залгахад шөнийн 3 цаг болж байдаг. Юнжу уцаар ярьж байснаа бөөлж хөөр ариун цэврийн өрөөрөө гинэт бүхтээ зэрэгцэн уцан тасардаг. Жиюн дахин залгахыг оролцсон боловч салааныхаа халагчтай баригддаг. Тэгээд хажууд жишээ хартал Инхоч бас унтаж байдаг. Салааны ахлагч тэр хоёрыг үргэлж юм замбраагүй дураараа байдаг тул тэднийг шийтгэн гэж амладаг. Хэдийгээр тэд хоёр болохоор салааныхаа хамгийн ахмад наснууд ч гэсэн алдаа гаргадаг. Ингээд өглөө болж шөнийн ээлжийн дуудлагын талаар мэдээлж шийтгэн үүрэг өгч байхад Инхо жагсаал дунд дахиад л зөөрмөглөн унтах шахаж байдаг. Үүнээс болоод шийтгэлээ улам нэмэгдүүлчихдэг. Энэ хооронд Юнжу офис руугаа яарангүйж байгаад ахлах ангийн Юнгтэй тааралддаг. Нөгөө дээгүүр Жиюн түн рүү залхасаар байгаа ч тэр түүний дуудлагыг харсан ч хавдаггүй. Энийг нь ч Жимүг бас анзаарч чаддаг. Дараа нь шуурхай зарлан Жиюныг агарын товтлогоноос хамгаалах яралтай тусламжийн сургалтад дуудав. Ингээд сургалтад амжилттай явж байхад Инхо Жиюнаар пуужингаа зөөж байхдаа бүтлгүүжиж том командлагчийнхаа урд шатнаас унгадаг. Хоёр маань нас явчихсан цэргийн амьдрал хүнд хэцүү байгаад гих завдалгүй командлагч сургалтыг орхин явдаг. Энэ үйл явдал нь дахиад л салааг шийтгэхэд хүргэв. Салаа маань аранзаа өрөөд 77 давхар барилгын шатаар өсөх шийтгэл ав. Яг энэ үед бид Жиюны цэргийн байр Ганнам хотын хамгийн өндөр байгууламжуудын нэгний дээд давхарт нуугдж байгааг олж мэднэ. Мөн тэнд бас тансаг зочид буудал байрладаг. Таамаглаж байсанчлан Инхо Жиюнаар эцэст нь нэг юм хамгийн сүүлд гарч ирдэг. Тэдний багийн гишүүд энэ хоёроос болоод үргэлж асуудалд ордог тул гомдлож эхэлдэг. Салаан ахлагч өнгөрсөн шөнийн харуулд нэг нь уцаар ярьж, нэг нь унтаж байсныг яриад бүх зүйлийг дэгэнд нь оруулахаар шийдэж бүх уцыг нь дуран авдаг. Юнжу Жиюн руу уучлалтгүйсэн зурус сэлгээж бүх зүйлийг тайлбарлав. Гэсэн хэдий ч Жиюн уцаа хураалган уншиж чаддаггүй. Тэрээр Жиюныг зочид буудлын галтгоонд даган явж тогоочийн уцыг зээлдэг. Юнги тогооч Жиюнд туртааяа уцаа өгч Юнжу руу залгана. Өдрийн хоолоо идэж байх үед нь дуудаж өөдөөс нь гомдолдог. Юнжу тайлбарлах гэж оролцсон ч Жиюныг дуудав. Уцаа
Ганцаар харсны дараа хамт ажиллагсад нь Юнжуугийн харилцааны байдлыг асууж эхэлнэ. Тэд бүгд гэрлэх учраас Юнжуу Жуёныг хүлээж байгаа эсхийг мэдхийг сонирхож байв. Юнжуу хариултыг нь мэдэхгүй тул эргэлзээнд автдаг. Тэрээр эргээд Жуёнтой ярихаар халах тоогооч ингээ рүү залгасан ч тэр аль хэдийн явчихсан байдаг. Оройн нийнхоо өвчтөө хүүтэйгээ ярихын тулд утас хэрэгтэй гэж худлаа хэлсэж Жуёны утсыг авдаг. Тэр Жуёнд Юнжуу руу залгах утсыг өгөв. Тэр хоёр харилцааныхаа ирээдүйн талаар ярилцдаг. Юнжуу Жуёнтой хизээч гэрлэнэ гэж бодож байгаагүй болохоор Юнжуу сэтгэл дундуур байгаа бөгөөд ямар ч баталгаагүйгээр түүнийг хүлээж чадна гэдэгтээ итгэлгүй байв. Тэгээд Юнжуу маань түр завсарламаар байна гэд салхыг санал болгодог. Жуён гомцсон ч тэр асуудлыг хэлцгээс өмнө түүнийг цэргийн ангиас мэдэж дууддаг. Тэрээр дараа нь инхоод Юнжууд юу ч амлаж чадахгүй гэдгээ хэлж, учир нь цэргийн дараа их сургуулаа төгсөх хэрэгтэй, дараа нь тэр ажилд орох ёстой. Жуён Юнжуу өөрийг нь олон жил хүлээхэн шудрах бус хэрэг байж магадгүй гэж инхоо найзтай ярьдаг. Маргааш өглөө нь Юнжуу Жуёнтой ахуулсан зургуудаа үзэн турсамжаа турсаж байлна. Түүн рүү Жумууг залгаж түүнтэй ойрхон байгаа тул уулзахыг хүсв. Тэд өдрийн хоол идэхээр явах гэтэл Жуёны дуудлага Юнжуугийн анхаарлыг сарниулдаг. Тэр дуудлагыг авахгүйгээр дараа нь Жуён руу залгана гэж бодож байв. Гэсэн хэдий ч Жуён хувиа хичээсэн салхыг зөвшөөрсөн дуучлалтгүйсэн дуут шуудан үлдээдэг. Үүнийг Юнжуу сонсоод уйлж шууд л Жуён руу явахаар боллоо гэдгээ Жумуугт хэлдэг. Жумууг Юнжуу өвдөж байгааг анзаарч түүнийг Жуёны цэргийн бааз руу хүргэж өгч түүнийг эргэхийг санал болгов. Цамхаг 77А төрүүч Юн цэргүүдийн хувийн цахилгаан шатыг хараахан засаагүй байгаа тул бухимдана. Тэрээр инхоо Жуён хоёрыг цэргийн машинда бензин авахар явуулна. Инхоо зээлийн карт хулгайлж хэдэн гурван бүтээгдэхүүн авч Жуёныг байрлуулах гэж оролцдог. Цахилгаан шат нь эвдэрсэн тул тэд шатаар явж зочид буудлыг дайран өнгөрдөг. Тэднийг уг барилгад байгаа нь маш нууц байх ёстой. Харин өөр газар Жумууг Жуён хоёр цэргийн бааз руу явж байна. Юнжуу Жуён руу зурвас хэлгэж байдаг. Тэд хоорондоо ичлэн ярилцахыг хүснэ. Жумууг түүнд юу ч тохиолдсон түүний дэргэд байх болно гэдгээ Юнжууд бас амлаж баталж ярьж байдаг. Тэднийг ярилцаж байтал хаанаас ч нэг хүн ирээд тэдний машиныг мөргөв. Эрэхтээ нэг нүд нь аниад Юнжуугийн хүзүүн дээр буудаг. Инхоо Жуён нар нэгэн зэрэг зочид буудлын цонхоор шүтэж шууд барилга руу чиглэн ирж буй онгоцыг анзаарснаар энэ анги маань дуусдаг. За нөгөө онгоц чинь юугүй 77 давхар барилгыг чиглээд ирлээ шүү. Харуулт гарсан цэргүүд онгоцыг буудах уу эсвэл тушаал хүлээх үү гэж маргааж эргэлзэж дэмээн л сандарсан. Яг энэ үед Жуён инхоо хоёр маань сүүлийн мөч гэсэн шиг нэг нэгнээсээ байрастай. Цитаки өө юм хоёр юм уу хайшин. Ингээд онгоц мөргөө 9 сарын 1 боллоо доо гэтэл чиглэлээ огцон мөрчиж доорх хөл хөлгөн ихтэй гудамжинд тасалдаж алд автдаг. Ингээд сүрлэн эхэллээ гэж манай хоёр ч дэлхийс үрж байхад бензин авах зорилгоосоо няцахгүй гэдэл баатарлахаар цагаан 30 канистраар барин үсээ чамсаад явдаг. Южуу маань харин ослыг хараад орхилоостой. Жумуугч сүнсэн зайлхаа шахацтай. Энэ хооронд Юнжуу маань уйлан хөдүүнээсээ нөгөөнүүдээ авч Жумууг руу хаа энийг авчих гэхэд салгаландаа түлхэж өнтер. Нүдийг нь шалвчан дээр гарч чаддаг. Сайхан л би хизээ чиний хажууд байна гээд байгаагүй билүү? Өөрхийн Юнжуу маань уйлаад л. Тэгсэн нөгөө хүн нь гинэт өмдөж өнтер. Юнжуу маань амьд байна, туслыг бууга дээр дамжилтээ л гэдэг. Нөгөөх маань хөдөлдөггүй. Юнжуу энэ хүнийг хараад хэрэггүйдгээ ойлгоод арын судалт байсан бовны утыг аваад нүдийг нь авч хийдгээ. Ийм ч мүцэг гэж. За зочид буудлын маань 72 давхар. Жуёнхоо хоёр лифтэнд сууна. Гэтэл нэг том дуртай хүн түр зогсоож байл гэдэг
Даанч бүтлгүй инхоо маань нэг тавц тааж. Энэ бол буудлын супер менежер Пак. Жимж инхоогоо чихтэйстэй. Буудлын менежер маань хэвэн энийг хэстэй. Манай супер буудлын менежер маань цэрэг юм байж иргэний лифт ашиглаад л гин. Жим манай лифт засагдахгүй байна, засаж өгнө яасан гэдэл. Бид нар ямар засварчин юм уу гэд үг хаилцаж байтал лифт гацаас гэ. Харамлахаар тийм гэхгүй. За манай хооч амьсгал богдоод байна уу? Яагаад байна? Манай хоёр сүйд буудлын менежерч лифт гацчихлаа засал гин. Харахаас нүд нь хорсоод байж байтал лифт хэрэндээ орно. Өстө бом бай ингэж нэг гэртээ амьд харихна гэж бодсон байх та. Нэг давхарт лифт заслаа. Тэгсэн юу вэ? Хүмүүс хоёр тийшээ орилдожгүйгээд л манай гуравч гайхаастай. Гэтэл юу болтой гэж нэг танихгүй гар лифтийг зогсоо. Янзуу 90 даруй хүмүүсээс тусламж хүссэн л. Тэгээд тэдний дунд хар малгайтай нүдний шилтэй нэг залуу руу заагаад хөөе залуу туслал гэдэг. Тэгтэл тэр хүн нь Алекс гэх нэртэй баян алдартай нэгэн байж тардаг. Хүмүүс ч түүнийг таньж туслаач дээ гэж шаарддаг. Үсийг нь хөтөл бичиж байх шиг. Санийш тийм хүмүүс. Од маань идэж байсан шарсан доогоо нүднийх нь хажууд тавиад эрэхтэйг буулгаж тусламж үзүүлэхээр болно. Нөгөө талд буудлын менежер тусламж дууддаг. Нөгөө хоёрын айж байгааг. Энэ хүн хот хазуулчихсан юм байх тач гэх шиг. Гэтэл менежер энэ бол үйлчлүүлэх. Уруугаад бүгэж болохгүй гэдэл чангалдаг. Нөгөө хоёрын зүрх нь амаар нь гарахаар шахнаа. Яндаа энэс хэцүү хүлээж байгаа да. Гэтэл зомби маань шалан дээр унчихдаг. За ингээд лифтийн хаалга хаагдана. Ингээд юу болох нь аль нь гараад харстал хаасайгүй эмх замраагүй байтал. Зүудл биш байгаасаа гэдэг шил. Ингээд явж байтал манай инхоо маань халтраад унчихнаа. Бүтлгүй ш нэрээ. Гэтэл юун дээр халтарсан гэж энэ хооронд Янжу Алекс хоёр маань нөгөө хүний машин зам дээр дээш нь харуулад тавьчихдаг. Алекс маань амьсгалын дасгал хийж гараараа түрүүн тусланж үзүүлэн л гэдэг. Даанч цээжийг нь цахуудаа. Юу л болоод байна да? Цээжинд нь нухацдаг. За ингээд буун тогтолтон болоод буудал дотор гүйж байтал менежер Пак маань зомбинд хазуулах гээд байж байдаг. Инхоо маань уух юмны лонх аваад толгой дундуур нугасчих. Иргэний хүчрхийллээ л гин. Иргэн шиг харагдаж байна уу гэдэл нөгөө гурван маань зомби нэг удаадаа тогтоод инхоо найз охины чинь өгсөн хасаагаараа гаргаж ирдэг. Инхоо гал хасааж энэ хооронд жин хүчтэй архинд гүйдгээ. Ингээд баатарлагаар архиад амжуулан бүтээлхэн тасгаад дээрээс нь гал шидчихдэг. Ингээд нөгөө хилээдгээс нь иргэн шатаачихваа гэж. Юнжуу хүн мөрөгчхүүд гараад ир гítэлт юм үг. За ойлгомжтой тий. Ингээл түрүүнээс авч гарч ирэхгүй байсан юм байна л да. Гэтэл нэг хацааны машин хурдтайгаар машин дундуур зүсэж тавхиж байгаад нэг барилга мөргөө зогсчихдаг. Нөгөө гурав арай гэж амдуултан цэргийн баазад үндэсний хэмжээнд онц байдал зарлаж дайны байдал тогтоогоод байна гэв. Бүх нийтийг зэвсэглээд 5 минутын дотор бэлэн байдалд бай гэсэн үүрэг ирв. Гэтэл нөгөө талд инхоо хоёр маань малгайгаа аваад иргэний шатаачсан бараг л ясаал үлдчихгүй яа. Тэгээд Пакаас бидэнтэй цуг яваач гэж санал болгоод Пак. Би бол энэ буудлын ерөнхий менежер.
бицээ хүртэл байр суурь хамгаалж үлдэх ёстой гэдэл яваад нөгөө хоёр нь энэ одоо юу вэ гэсэндээ ингээд зогцож явж байтал дахиад инхоо халтраад унжин. Гэтэл нөгөө талд зомбинд нөгөө хэд маань нэг нэгээрээ хөөгдөж байдаг. Янзуу маань сандраас. Тэгсэн чи янзуугаараас бүр амар сонин зомби бүлүүлээ. Цэргийн баазад ирэн ирэхэд 20 өдөр маань бүр хямжчихсан. Та дайнд явж байсан уу гэх нөгөөт нь. Янзуу маань харин цогтож явж байгаад нэгэн шинэ өсчний газар олж. Тэгмээ нэг иймэрхүү байдал багаас гудамжаар цаад явж байдаг. Одоо тэгээд гамшиг болоод баг чинь. Одоо хайлт өнгөрчтэй. Ингээд харж байтал нэгэн усны дэлгүүр харагдана. Тэнцэнэс нэг ямар ч амар санан хувцснууд нийлүүлээд уншиг гаргадаг. Зүү иход энэ хоёр маань буудлын нөгөө талын шатаар гараад дэшегээ бааз руу орох гэтэл төвчтэй байдаг. Манай энэ жижигэн руу талахаад үсаал яг ч тийм юм ярьдаг гэж бодоод ямар ч гэсэн ийм хүнд нөхцөлд жинтойгоо заавал уулзсан гэсэн итгэлтэй. Дугуй маань явж байгаад нэгэн ажилчдын өрөөрөө ордог. Ажилчдын өрөөрөө дөнгөж ороогүй юу? Талаад ирсэн шатны ажилтнаар нэг эмэгтэй зохиод татдаг. Тэгээд тэр хоёрыг хүн үү зомби юу гэдгийг шалгахын тулд өөрсдийгөө батлал гэдэг. Манай хооч хамаг цол нэр алдаргүй хинга бүгдийн дустаад. Тийм би болтонтой ажиллах гэхээс үгүй хэлдэггүй. За, ийм бат хоёр үдтгэж маань хоёулаа нүүр амын зайчихсан бүр айц үүсгэж татсан. Бүгдэнд нь бэлэн байдал байхыг сануулж нэг ширхэг бүгд өгдөг. Тэнгүүгийн хооронд нөгөө сонин хувцастайгаа гудамжаар гүйж байгаад толгоогоо цохиулаад нэгэн дээрэмдүүлж байдаг. Гэтэл үүнийг янзуу нусчингийнхаа дэлгүүрээс хад байдаг учраас түүнийг авдгаа. Бүр нэг ингэ захтаа. Манай хооцог хадлахаар нэ хийх юм мэддэг хүн юм уу та. Бом бодс мэд судлаад эмэртчний бүзэл баг хамсагчны бүзэл байжсэн надад нэг санаа байна л гэнэ. За бүтгэл санаа байгаасаа билээ. Өндөртөлч юм тийм бэрдэж. Дахиад нэг зомби гараад. Үнэхээр муухай тариад. Янзуу маань цочголгоо гаргаад ирээ шүрдэг юм шүршиндээ. За дахиад нэг иргэн юм уу зомбиг шатаалаа гэж. Шарсан хурсан юу хийсэн төлөх нэртэй. Тэгсэн нөгөөт ганцтай буудаггүй. Дайрнаа. Манайхаа маань цагаад хацрагтан болохоор хондондоо ганцлах хөстөг байгаа. За цэргийн баазын багийнхаа маань бүгд бэлтэн байдлаа хангацсан. Хотыг дээрээс дурнаас. Yung нөгөө талд цагтаа руу явна л гэх. Гурван маань замаа өөрчлөлтөн гэж бодвол энэ нэгэн чимээ. Энэ чимээний дагуу ятал нөгөө сайхан сэтгэлтэй юм уу туцаагүй гэсэн юм тоочмоо гуун зомбинуудын шилэн хаалгын таагаар байдаг. Ингээд юм маань туслахаар бүгд очдог. Ганц шилэн хаалганыхан цонх нь хагарч байдаг. Ингэснээр энийг дуусдаг. Шилэн хаалга маань цуурч юу зомбинууд орж ирэх гэж байгаагаар энэ анги маань эхэлнэ. Жиюн яаралтай нөхцөл байдлаас гарах аргыг сөвөчлөн. Гинэц толгойд нь санаа орж ирэн төрж очиж байсан бодисуудаа хаалганы чигт зөвлүүлж тавиад шүршигч бодисоо бэлддэг. Тэгээд бусаддаа 3 тоолсны дараа цогццгаагаарэ гэж хэлдэг. За ер нь бол зомбинуудтай галтан шат харахаар тэмцэнэ гэж. 3 тоолохтой зэрэгцэн шилэн хаалгач хагарна. Жиюн инхог яаралтай тусламжийн гарц руу оч гэж хэлэхэд дээрээс нь буудлын автомат гал унтраагч ус цацардаг. Нөгөө 3 зомбинууд яана гэж харж байхад тогооч ах маань шаал өөрийн бодчихсон. Эмчилчийн 5 аттай цочд бодол. Манайх дээд зэрэг их тэргээд л. Энэ ах чинь зомби нийч болох гэж байж. Албабаар унтран зомбинууд босоод ирдэг. Ашгүй амжиж яаралтай тусламжийн гарцанд ирж бүгд амь аврагддаг. Юнжу жимүүгийг дагсаар цагтаагийн газарт ирдэг бөгөөд Алекстай таардаг. Алекс зөвхөн сөүл тийм зүйл болоод байгаа юм биш. Америк, Европын орнууд бүхэлдээ хэд хоногийн эмх замбраагүй байгаа юм билээ гэд уцаа унтраа гэд унтрааж байтал хитэн цахаан анчин маягийн хүмүүс зам тавь гэд цагтаагийн газар руу ордог. Алекс нэрээ бууг энд хадгалдаг үгүй бол хууль бус болно.
Цагдаа, цэрэг, анчид бүгд буутай азтай юм аа. Бууч хэрэгтэй шүү гэж ярьтал Юнжун маань цэрэг гэж амдаа хэлэхдээ зэрэгцэн үйл явдал цэргийн бааз руу шилжинэ. Цэргийн баазад командлагч нь салааны халахчаа айгаа юу гэтэл үгүй гэд нөгөөх хийдэгшгээ хийхэд болноо гэд доош харах гарцын хаалгаа нэтэл иш хөөрхийн хоо маань хүлсэн цутгалж часан юун 2 канистр бензин бүгд амтай голтой исэн минд ирдэг. Жиюн маань Юнжугийн хүсэн хасаагуурыг нандинастай. Олон ч хүний амийг аварлаа да энэ хасаагуур. Цэргийн командлагч Жиюныг цэргийн байранд иргэн авчирлаа. Энэ ямар хамгаалах байр уу гэж загнадаг. Тэгтэл Жиюн одоо тэр чухал бишээ гэд хасаагуур руугаа харан миний утсыг өгөөч гэдэг. Тийм л дээ хайр дурлал ээжүүд зомби тахал юу юм бэ те. Энэ үед зомбинууд аврах гарцны хаалгыг онгойлгоод дэшвэ шатаар цэргийн баацыг чиглэн ирж байдаг. Ингээд хаалгыг яаралтай хаав. Тоочи маань би нэг л биш. Зомбинууд хүчтэй хаалгыг мөргсөөр. Задармын дагуу тоогооч маань унаад зомби болоод хувирдаа. Хөөрхий хөлөндөө хазуулчихсан байж л дээ. Ингээд 50 оройн хүн үнэртэй болгоныг идэх гэж дайрнаа. Командлагч нь буудаад нэмэргүй яг баригддгийн даваан дээр нэг цэрэг урдуур нь хардаг. Зомби болчихсон юм бийж тэр цэрэг рүү би 500 кг-ыг өргөдөг гэж орилдог. Наадах чинь лилдэхгүй шата. За ингээд цэрэгтэйгээ барилцаад авбаа. Бусад цэргүүд гисэн барилдаан үзэж байгаа хэтэй мехэнтер зааж өгөөд сүгэлтэй командлагчтайгаа нийлээд дэвсэлдэг. Командлагч процессыг ойлгохгүй таны байдалд шилцэн байхад яаж цэрэг рүү дайрч зүрхэлж байна гэд дэвсээд идэг. Хожоон хоёр маань зомбинаас дараагаа аврах гэж байхад ч энэ мөн новш дандаа бидний нүдний булангаар хардаг байсан. Цэрэгт яваагүй юм байж гэдэл нөгөө хоёр нь тайвшруулахыг хичээдэг. Гэтэл нөгөөдөг ч босож хүрээд хажуу хариунгаас нь зулгаач ухаал гэж. Шатаагаатээ наатах одоо хүн биш болсон шүү дээ. Хоо маань өөрийнхөө арга барилаар яг зомбины тэрхийг хуваах гэж байхад командлагч буулга гэж тушаадаг. Гэвч тушаалыг зөрчин тархин дундуур нь ганц л дондоо манах. Нөгөө талд хазуулан цэрэг маань хувирч байдаг. Командлагч цэргийн байранд орж ирээд бүх цэргийн утсыг тараагаад гэр бүлтэй холбогдох боломжийг өгдөг. Жиюнхоо хоёр маань их л баяртай. Утсуудаа хасан хайртай хүмүүс рүүгээ холбогдох гэж яарна. Юнжугийн явуулсан мессежүүд утсанд нь ирсэн байхыг хардаг. Харин нөгөө хазуулсан байлдагчийг нас барсан гэд бригадын нэмлэгт хүргэж өгнө гэв. Цагтын газарт үйл явдал шилжихэд зомби нар гараад ирдэг. Нөгөө гурван маань зүгтдэг. Зүгтэж авсаар нэг барилгын хоёр давхарт гарч цонхороо байдлыг ажигладаг. Алекс өсөж байна уу гэд идэх юм хайдаг. Юнжун маань нэгэн касет харин тэндээс олж Жиюн маань үнэхээр дуртай гэд өмнөх дурсамжуугаа аялна. Чи яагаад ийм дуу сонсдог юм бэ гэхэд гоё болохоор гэж Жиюн хэлдэг. 3 ангийн турш ингэж нэг юм гэрэлхийгээ таахны романтик хэсгүүд. Юнжун маань ингэж бодол хийлэн касетыг авах болно. Жиюн Юнжун руугаа залгаад утас нь холбогддоггүй. Бас хажуугаар нь буудлын ажилтай хүн байлдагч хоёрын донд романс үүсэстэй. Уцаар ярьж байсан хүн чинь найз залуучин юм уу гэхэд үгүй манай ах гэтэл манай хадам ах байх нэ ч гэж байх ш. Ялгүй залуугүй. 재은아, 근데 이거 보면 Жиюн Юнжугийн санаа зовсон түнтэй уулзах гэж байсан мессежүүдийг уншаад үлддэг.
Нөгөө талд Юнжу маань уцаа хасаагаад Живэн рүү хариу мессежийг хараад Живэний хариу мессежийг хараад залхатал холбогддоггүй. Ингээд шууд 77 давхар барилга руу явах шийд. Алекс ч миний машинч гэсэн байгаа цуг явъя гэдэг. Нөгөөх нь ч бас новш гэсээр ямар ч байсан гурлаа цуг авахарлаа. 라면 이게 다냐? 먹어버리는 바람에 얼마나 버틸라나? 이게 뭐예요? 식량이 Цэргийн баазад тоолох гэж байтал гинэц тог тасрав. 전쟁. 전쟁? 코너 오비고 확실히 못해? Ийхүү тог ирсний дараа тогны их усрын талаар Ихоо Живэн хоёр шивнэлтэж байгаад командлагчдаа чалчгаа бол хэмээн загнуулдаг. 다들 힘 Бага хэмжээтэй байгаа ч гэсэн байгаа хоолой тэнцүү хувааж үдцгээе гэдэг. Тэгтэл нөгөө командлагч би гой мэдвэрэнч гэх шиг дураар алтаа ялцдаг. Нөгөө гурван маань зам нэлтэй хаасаагүй зомбинууд хүмүүсийг зээрл годамжнаас годамжны хооронд дамжин нуугдж авдаг. Юнжу маань бүдрээд унчихнаа. Тэгээд үгдээсээ ширтэнгээ бас Живэөнийхаа үдэж өгч байсныг бодоос. Хоол идэх зураа хазуулсан цэрэг зомби болохгүй шууд хүчсэн чинь үнэхээр хачирхалтай гэж яриад сууж байтал хаалга гинэт. Командлагч нэгэд төсөртөл нь өшгөлтгөө. Гэтэл найз байсан гих цэрэг нь чолуу гээд хувирсан зомби руу гүгээд очиж байгаа. Ингээд хазуулаад бас л халдвар авчихлаа да. Хазуулсан цэргийг хүлж болохгүй зомби болчихно гэж зүрхний массаж бүгд хийдэг. Хомоо нөгөө талд хайруулын тавгдж байдаг шүү. За ингээд бүгдээрээ толгойд нь буудж унгаснаар энийг маань төгснө. За ингээд хүсэн хүлээсэн 4-р ангида тавтамарл Жопагийн 4-р анги нь эргэн дурсгуугаар эхэлнэ. За манай Юнжу Живэн хоёрын маань хайрын түүх механикийн инженерийн ангид нэг ангийн найзууд байсан коллеж үеэс эхлэлтэй. Юнжу коллежийн тухай үедээ Тэнгэрийн дагна гэж тооцогддог байсан бөгөөд энэ нь олон хүн түүнийг хараашилдаг байснаар тэгж хэлэгддэг байсан. Юнжуд нэгэн залуу сэтгэлээ хэлжээлж байдаг. Надтай үерхэд гээд гуйтал бусад залуучууд нь дор бүрнээ үгүй гэж хэл татгалз гэж амдаа шивнэлж байдаг. Юнжу маань ер нь сургуулийнхаа залуучуудын хүсэмжит эмэгтэй юм байна л да. Гэтэл энэ үед Живэн маань сайн найзтайгаа гаднаас танхимд орж ирдэг. Ингээд үйл явдлыг хараад нэг оюутнаас энд юу болоод байгаа юм гэдэг. Тэгсэн нөгөө оюутан Юнжуд өөрхийг санал тавьж байна. Гэтэл манай Живэн маань дахиад л гээд залхсан янзтай өөрийнхөө судалд суудгаа. Нөгөө залуу маань ч гэсэн татгалзан хариу аваад хичээд танхимаас гүгээд гарч чаддаг. Живэн харин яагаад ийм дуртай байдаг юм бол галзуу хамтд гэж мэгээл худлаа дотроо дуртай байгаа юм байж. Гэсэн хэдий ч Юнжу маань ер нь анхнаасаа Живэн сэтгэлтэй байсан юм элэ. Тэгээд их сургуулийнхаа хэлтгэр дээр нэг баг болохыг хүсгэд манай Живэн татгалзаж би аль хэдийн найзтайгаа хамтарсан гэж Юнжуд хэлдэг. Хамгийн хачирхалтай нь энэ найз нь дараа нь Юнжутай нэг баг болъё би түүнийг хайж чадна гэж шууд санал тавьчихдаг. Живэн тэгсэн шууд галзуу навшим нүхмээрээ нүчи гэл. Тэгсэн чинь нөгөө найз нь зүгээрээ би түүнээс харьцаагаа тасалж чаднаа л гэж авдаг заяо. Тэгсэн Юнжу маань угаасаа анханасаа нөгөө найзыг нь сонирхоогүй Живэнийг сонирхож байсан учраас эргээд холбогдъё гэд тэгсгээд өнгөрдөг. Живэн маань сургуулийн нэг өрөөнд найзтайгаа цуг суугаад ганц эмэгтэйгээс болж 10 жилийн хөрөлөө хаян гинэ хогийн амтан гээл сууж идэг. Нөгөөтг нь тэгсэн чинь энэ чинь зүгээр нэг эмэгтэй биш инженерийн ангийн одоо тийм энэ сургуулийн охин тэнгэр шүү дээ гээл. Ер нь бол манай
Янжу бол ялчгүй нэлийн од байгаад идэг. Найз нь гэхдээ яагаад чамайг Янжуг сонгосон юм бол гэдгийж өгөхгүй байгаагаа илэрхийлдэг. Жион маань харин жинхэнэ өөрийнхөө Янжууд бас жоохон талтай гэдэг мэдрэмжээ нуухыг оролдохын тулд би чинь ер нь өөрөө айгүй царайлаг, дур буламжтай гэд сайрхтал найз нь итгэж өгөхгүй байна гэсэн чинь манай Жион бөмбөг шидчихдэг. Тэгэд найз нь хүнээс чи яагаад түүнээс одоо татгалцсан юм бэ гэсэн чинь манай Жион би Янжуныг хөөхөн гэж юусоо боддоггүй. Янжун огтхон ч хөөхөн биш гэж хэлэхэд нөгөөх нь болохоор чи бүр нэрээ эрэгтэй хүмүүсийн одоо сургуульд сурсаар байгаад ер нь бол охтуудыг мэддэггүй юм байна. Чи ер нь хүнтэй эрхэж үзсэн үү? Яагаад ийм хөөхөн охиныг харахгүй байгаа юм бла 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 гэд байж байсан чинь Янжу цанаас нь босоод ирдэг. Янжу ер нь анхнаасаа өөрөө ч мэдлгүй нэг өрөөнд амарч байгаад ер нь бүх зүйлийг сонсчихсон л байдаг л да. Найз нь тэгсэн чинь Янжуг гарч хотн бүр гандан буурахгүй араас нь Янжу би мессеж хүчнээ жигшиг бүр ятраатай байсан. Дараа нь Жион болохоор өөрийн мэдлгүй Янжугийн ажилдаг заримны дэлгүүрт цагийн ажилд орчихдаг. Түүнийг өөрийг нь ахлан ажил зааж өгөх хүн гэдгийг мэдээд өөрөөс нь өвшөө авахгүй гэж мэддэг. Янжу тэгсэн манай Жионд хөөхөн биш ч дур булаан биш ч ахлах нь ажлыг нь сайтар зааж өгнө гэд амир зөвөн нийцээд яваад өгдөг. За манай Жион маань дуусчээ. Жион тэгсэн чинь ард нь сонсчихтээ бүгдийн сонсчихж гээд яг өмнөх танхимд болсон үйл явдлаа боддог. Янжу маань ажлаа тараад автобусны зогсоол дээр нэг найзтайгаа уцаар ярьж идэг. Ян зүр юм сонсож ин шүү. 22 жил царайнд итгэж амьдарсан байхад намайг хөөхөн биш гинэ. Намайг гэртээ өөрөө царайлаг биш. Бахын хоорондох загалмай шиг харагддаг юм байж гэлс амар муулан заяо. Тэгээ маргааш ажилдаа ирэхээр нь жинхэнэ би аална гэд байж байтал ард нь Жион уцаар ярихыг нь сонсоод байж байдаг багоо. Одоо ялтай лээ дээ. Тэгээ чи яа нанаас гарч ирж байгаа юм бэ гэд Янжу асуусан чинь урдаас нь манай Жион 그럼 내가 어디서 나와? үгийг ингэж тавцдаг. Ямар ганц чиний автобусны зогсоол юм уу гэд автобусандаа суугаад манай яваад өгдөг. Тэгээд Янжу маань яг өмнөх нөгөө Жионы нөхцөл байдлыг бас л бүгдийг сонсчихлаа гэд юу нэг л маргааш өдөр нь Янжу маань заримныхаа дэлгүүрийн ажил дээрээ нэг бүдүүлэг үйлчлэгчтэй таарад учрыг нь олж ядаж байтал Жион авардаг аа. Тэгтээ манай Жион ч бас тийм ч тэнэг нөхөр биш байгаад байгаа байхгүй юу? За ийхүү үйлчлүүлэгчтэй харьцахад нь тусалсны дараа Янжугийн сэтгэл Жионд улам бүр татагцаар 미쳤나봐 진짜. 실분이 만드시는 미치겠네 진짜. 라이스 뭐예요? бүр орой унтахын өмнө Instagram руу норж зургийг нь харж бишээ гэдэг. Тэрээр урамшиж зул сарын бэлэг болгон түүнд оролт бэлгэлдэг. Тэгсэн манай хүлдүү Жион би хурдан халууцдаг юм л да гэж автын өөр хүнд өгч болох юм байна ч гэх шиг. Тэгснээ даргаа гадна талын цохойг арчаатахыг гээд гараад явчихдаг. 아우 더워. Янжу араас нэрээд чи үнэхээр анзаарахгүй хүн юм аа, энийг ямар утгатай болохыг мэдхүү. Чамтай сайн харилцаатай байхыг хүсэж байгаагаа илтгэж байгаа юм аа гэд дахин өгтөл манай Жион намайг уучлаарай. Чамтай үерхэх сэтгэл байхгүй гэд тулцдаг аа. Тэгээ манай Янжу маань эхлээ зүгээр юм шиг ингээл дүр өсгөл байжсэн боловч эцэст нь уйлан дэлгүүрээс гардаг. Ер нь дандаа угаасаа л ингээл эрэгтэй хүн болгоо манай Янжуг крашлаал ингээл хөөрхөн мөрхөн гээл яг тэгдэгсэн чинь яг эрэгтэй хүн яг өөрийг ингээд үл таамсарлангууд манай Янжуд ер нь л амар хүнд цохол болсон баг. Дараа нь Жион автобусны буудлын дээр араас нь ирээд Янжугийн нөгөө марцсан хүрэм цүнхийг нь өгдөг бөгөөд манай Янжу маань одоо хүртэл уйлсаар байдаг.
Янжуу манай Жиюныг хараад дахин гүйж одоо зүгтаах гэтэл тайлсан гутлынхаа үдээс нь бүдэрч ундаг. Жиюн түүний өмнө өвдөх сөвдөн гутлын үдээсийг нь хизээш тайлахдахгүй өдөх аргыг мэддэг гэдгээ хэлээд гутлыг нь үдэж өгдөг. Тэгээд үдээсээ үдчих байхдаа чи үнэхээр надад тийм их дургуун мүү? Би чамд таалагддаггүй мүү? Тодруулаад асуудал манай Жиюн түүнийг үнэхээр хөөрхөн гэдгийг хүлээн зөвшөөрөөд хэлээд ингээд нэг нэгнтэйгээ ер нь бол уулзраал. За ингээд энэ анги маань яг одоогийн нөхцөл байдалд шилжиж ирдэг. Янжуу, Алекс, Жинвук нар зомби нас зүгтж байдаг. Тэд замдаа гэрлийн шангийн дэргэд нэг бөөлжж байгаа согтуу оюутантай таарлтдаг. Тэр нь болохоор тусламж гуйдаг боловч шилбэн дээр нь хазуулсан уул мөр байгааг анзаарч тэд эргэлцдэг. Гисэн хідэж Янжуу коллежийн оюутан гэдгийг мэдснийхаа дараа бүлгийнхин түүнийг дагуул явахыг ятгадаг. Тэднийг явахаар бэлдэж байтал согтуу хүний одоо утсан дуурж зомбонуудаа анхаарлыг татдаг. Тэгэд манай гурван маань хурдан утсыг нунтраагаад нөгөө оюутантайгаа хамт зогтдог. Нилээн хурцтмал байдал үүссэн болохоор хоосон ресторанд түр харагддаг. Жинвук болохоор шинэ оюутан залууг зомби болон хувирахаас найж түүнийг нэн дээр алах хэрэгтэй гэж хоорондоо маргалтдаг. Янжуу харин энэ санааг нэрс эсэргүүцдэг. Тэдний маргааны үеэр зомби болон хувирсан цагдаагийн ажилтан тэдэн рүү дайрдаг. За энэ удаагийн халдлага үеэр Алекс ямар нэгэн хачирхалтай зүйлийг анзаардаг. Тэрний байсан бэ гэхээр нэгдүгürt одоо эмх замбраагүй байдлыг үл харгалзан зомби согтуу оюутан руу дайраагүй гэдэг нөхцөл. Хоёрдугаар согтуу хазуулсан ч зомби болж хувираагүй байна гэдэг. Тэгэхээр архин зомбигийн дайралтаас сэргийлж чадна гэж таамаглаж туршилт хийхийг санал болгодог. Тэгээд тэд гурав согтуу байхын тэднийг аюулгүй байлгаж чадах эсэхийг мэдхийн тулд нар мандд луухаар шийддэг. Янжуу энэ руу залхахыг оролцсон. Мөн түүнийг баазын ойролцоо байна гэж мэдгдсэн ч утас нь холбогддоггүй. Тэгээд мессеж үлдээдэг. Аав нь нас барахад Жиюн түүнийг хэрхэн тайвшруулж байсныг тэр дуурсдаг. Тэр Янжуу хасаагуур гаргаж ирээд аав чамд энийг өгөөрэй гэсэн гээд Жиюнд өгдөг. Гэтэл Жиюн баярлалаа аваа. Гэхдээ та намайг тамхи татдаггүй мэддэггүй юм уу гэв. Юу нэг сэтгэлийн сэргээгээд хөвчлөлтэй байлгадаг. Янжуу маань болохоор энэ хасаагуурыг жоохон баг бахта аавда бэлгэлжсэн юм байлээ. Аав нь тэгээд энэ бэлгэлсэн хасаагуурыг Жиюнд бэлгэлж байна гэсэн. За энэ хооронд анги одоо цэргийн баазад хазуулсан өөр нэг цэрэг зомби болон хуурч командлагч руу дайрдаг. Халтур асан цэргийг соожун буудсан бөгөөд тэрээр халах сургууль хүртлээр буудлын шигшээ багт байсан байлээ. Энэ цэцлэгчийн сүмс бараг ер нь зайлчглаа дөө хөрхи. За цэргийнхээ өөрсдийн нөхдийнхөө өвхөлд сэтгэл дундууруулцдаг. Командлагч үүнийг даван туулж чадаагүй тул гар буугаараа амиа югүтгэж бусад нь болохоор түүний цогцыг устгадаг. Өөртөө хавьд манай ресторанд байгаа дөрөв бүгд согтчихсан байдаг. Жиюн руу явахдаа тайван бос байсан Янжуу гольфийн цохиур бариад гадаа алхаж цайдаг. Жинвук түүнийг нуухын тулд хажууд шин татаж зомби согтун хүмүүсийг хаддаггүй гэсэн онолыг самсуугийн хамт шалгахаар шийднэ. Түүний араас самсуу зомбинуудыг татахын тулд машины дуут тохио хангинуулна. Алексийн онолыг зөв батал зомбинууд машин руу бөөнөрөх боловч самсуу руу барьдаг. Үүнийг харсан нөгөө хэд мань болохоор зүгтөх боломжийг ашиглана. Жиюн суурьнд буцаж ирээд хот шатаж байгааг хараад үүрэг хариуцлага алдсныхоо түлээн тэд хуаран орхиж хайртай хүмүүсээ хамгаалахаар гарan буцаж ирэхээр хоорондоо шийддэг. Уран цэргийн алдсныхаа дараа амиа югуутгихээр төлөвлөж байгаа командлагчийнхаа дэргэд ирдэг. Жиюн хоёр гинт ирсэн түүний шийдвэрийг зогсоодог.
энэ хоёр баазын хоол ус дуусч байна гэж тайлбарладаг. Төрөш тэдний үгийг ботсон ч утсан дуугарах үед тасалдана. Батальоны командлагч тэдэнд хоол ус нийлүүлэх машинууд ирж байгаа гэж мэдээлснээр Жойны маань урам ил туурах болно. Яг гэвэл нэг баазаас оргоод хайртай хүмүүсээ аврах төлөвлөгөөтэй байсан чинь тэр нь хоол хүнс ирнэ гэсэн нөгөө мэдээний дагуу энэ төлөвлөгөө нь хөтлөгдөх болсон болохоор урам нь хугардаг аа. Ингээд киноны маань сүүлийн хэсэг нисдэг тэрэг цэргийн бааз руу ирж яваагаар энэ анги манд дуустгаа. Энэ анги онцлог үйл явдал нь Юнжу 4 ангийн туршид эцэст нийгэм Живны байгаа барилгад ирж зомби халлаас хойш тэр хоёр нэг барилга дотор байгаа анхны тохиолдол болдог. Гэвч нэг нь барилгын хамгийн дээд давхарт байхад нөгөөх нь барилгын хамгийн доод давхраас нүүрээ харан анх удаа уцаар холбогддгоо. А77 цамхгийн хамгийн дээд 77 давхарт байрлах агаарын цэргийн баазхан хоол усны хамстан барилгаас гарна зомби нартай нүүр тулахаар эцэст нь шийднэ. Мөн 77 цамхагт ирсэн мөрөөдлийн баг маань зомбины дайралтад төгсдөж нэг нь харамсалтайгаар амар өгдөх болно. Тэд уулзалтад чадах болов. За ингээд хэдүүлээ кино спойлерт орцгоё. Нэг дэмжиж сабодараарэ. Япа киноны 5 дугаар ангийн төв барнаас А77 цамхаг руу ойртож буй цэргийн нисдэг тэргээр хоол хүнс тэрвэрлж буй гар эхэлнэ. Бүгд л авралын бурхнаа харж буй мэд онгоц руу ширтдэнэ. Гэвч онгоц нэг л хачирхалтай. Ингээд энхөө ирж яваа онгоцны нисгэгчүүд хүн биш зомби болсныг хурдан ойлгох нь тэр. Тэрээр урам нь хугарсан ч нисдэг тэрэг буухцаар усыг даван байж командлагчтай хэлсэн. Тэдний газардуулж болохгүй гэд онгоцыг устгахыг анхааруулав. Маш эргэлзээтэй богино хугацаанд эцэст нь нааш чиглэн ирж буй онгоцны бүкс рүү буудаж сөнөд дараа нэмүүлэлт хийснийхээ төлөө баазын командлагчтай зэмлүүлдэг. Хүнсний нөөц маш багасж байгаа тул хөрөвч доод давхарт хоол хүнсийн хар цэргүүдийг удирдахаар шийдэв. Цэргүүд бүгд дор бүрнээ бэлтгэлээ базааж гартаа галт зэвсэг. Сужаанж мөн адил цэргийн дүрэнд хувцсамсаж тэдний адил зэвсгэлийг хүсв. Командлагч энгийн иргэн зэвсэг өгөх талаар нилээд эргэлздэгч Сужаан өөрийгөө ахлах сургалт байхдаа маш сайн боддог байсан. Энд байгаа зарим цэргүүдээс ч илүү будж чадна. Өөрийн амиа өөр хамгаалахад нь тус болооч хэмээн командлагчаас гуйснаар командлагч маань зөвшөөрдгөө. Нэгэнт хоол хүнс тээвэрлэх онгоц сүрсэн тул командлагч салаагаа цуглуулад хөтлөө тулдаад гэртээ харцгаая гэдэг. Бүгд мэдлээ гэсэн ч айдастай. 계단으로 VIP 엘리베이터를 타고 이동한다. 자, 출발하자. Ингээд цэргийн баазын салаа барилга дундуур явах замдаа зомбинуудыг босдох нь доош буух замдаа орно. Тэдний байрлаж ирсэн бааз маань ийхүү хоосон үлддэг. За энэ хооронд Янжу болон түүний баг болох Жумуг, Алекс болон шинээрэлсэн оюутан цамхагдах цэргийн баазыг чиглэн явж байна. Замдаа нэгэн л хөрлөө ордог. 없냐? 머리 아파. 너 이거 마셔. 아니지, 야구는 자연수지. Үүний дараагаар цамхгийн шууд орох үдэндээ ирэхэд зомби гордурч орох боломжгүй болсон байдаг. Ингээд мөрөөдлийн багийнхан маань өөр замаар явахаар шийдэж зомбины эсрэг тэмцэхэд хэрэгтэй хэрэгслүүд авахулсан Алексийн машиныг авахар тэд газар дор хонгил руу явна. Татагш ормогц тэд хос болон хуваагдана. Нэг бүлэгт нь Юнжу, Жуг хоёр байхад нөгөө бүлэгт нь
Алекс оюутан хоёр болж салаа салаагаараа хуваагдав. Юнжу Чүмүг хоёр машина хайж байтал энтхэн зомбины сүрэг тэднийг дөхөөж ирэв. Алексийн сандарсан хашгиран алкогольтой гал нь тэднийг яг цагтаа саатуулж дэд цогтхын тулд ойролцоох машинууд дээр авчирдаг. Алекс болон оюутан нар хэсэж буй зомби сүргийг Юнжу Чүмүгээс хол байлгахын тулд тэмцэж байна. Цөхрөнгөө барсан Алекс өмнө нь бэлтгэсэн молотовын коктейлийг шидэж хит хитэн зомбиг галтан шатаажээ. Боломжийг ашиглан Юнжу Чүмүг нар цогцсон ч Алекс араас нь орохыг оролдох үед зомбинууд түүнийг дартад түүнийг чирж хазаж эхэлдэг. Үнэхээр харамсалтай. Би бараг энэ Алексийн крашлдаг гэсэн гэж боддоо. Юнжу түүнийг аврах гэж зөнгөөрөө ярангүйсэн ч Чүмүг түүнийг амиа хорлохтаа алгуур гэж ирлээд өөрөөсөө холтвол. Ингэснээр хоёулаа ухарч машины цосол руу ордог. Энэ хооронд эмх замраагүй байдлаас хол байсан оюутан буцаж ирээд Алексийг аврахыг оролдоно. Гэсэн хэдий ч Алексийн үр өвчнөөс молотовын коктейл дүрлцэж зомби болон Алексийг хоёулангийн шатаадаа. Ингээд энэ киноны маань нэг хэсэгт яг мөрөөдлийн багийн маань туслах дур алах баян алтартай тэгээд жирнээгүү гоё зантай Алекс маань харамсалтайгаар ингээд амиа одоо зэлж ийн гэх юм уу энэ хоёрын төлөө. Харин оюутан явахаас өмнө өнөхтэйгээр Алексийн одоо шатсан газар руу харж байдаг. А77 цамхтын дээд давхар цэргийн багт очиж бодлын амралтын өрөөнд хурч зомбитэй тултнаа. Тэд хоол хайж байхдаа нэг нь тоогооч нөөдөж байгааг олж мэддэг. Тэр нь болохоор Паула. Тэднийг хангамж цуглуулж байх үед живний утас Wi-Fi-д холбогддог. Тэгээ шууд жив маань Юнжуруу залах боломжтой болсон. Тэгээд тэд бие биений хараа сэтгэл нь хөдөлж нэг нэгнийхээ аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцдог. Юнжу маань үнэхээр амар аюултай байдалтай байгаа юм бидэж живнийг өөрийгөө сайн бодоорой, аюулгүй байдлаас хангаарай гэж бүр тэгээд хэлээд байдаг. Юнжу цамхаг дотор байгаагаа хэлж живнийг түгшээдэг. Энэ нь ямар аюултай болохыг хэн мэдэх билээ. Тэрээр цамхагт байхгүй гэж бодлоо ярьж түүнтэй өөр цамхагт уулзна гэж амлаж цэргийн бааз байгуулж байгаа Сусок гэх нэртэй бутал руу яв гэж зааж. Юнжуг утасны цэнийг дуусаад унтрахад дуудлага тасардаг. Цэргийн багийнхан рестораны хэсэгт хоол идэхээр сууна. Тэднийг хооллож байх үед төрөөч ганцнаас ундаа авахар холттол зомби таардаг. Ийхүү зомби дайралтанд өрснөө. За ер нь энэ 77 давхар байрлахаас хүн амьд юу гарах вэ? Өмнө саманыг сонсоод багийнхан ажилд орж өглөө зомби багийн зүг Сужон гал гаргаж зомбиг хөнөөдөгч командлагч зомби болж хуурсан бай. Инхоо толгойдоо ойр хазуулах тусам халдвар түргэн дарахад зомби болж хуурдаг гэж хэлв. Өөрийнхөө өөрчлөлтийг үл харгалзан командлагч тэдний зүг нулимс туслуулан алхаж бай. Багийн алхагч Янгман урагш алхаж зүрхэн хөндөрч толгоор нь боддог. Хөнгөлт оюутан Чүмүг хоёр Алексийг ардаа орох талаар маргалтна. Тэднийг үргэлжлүүлэхээс өмнө илүү олон зомби орчиж Алексийн машиныг олоход анхаарлаа төвлөрөх оюутан машины байршлыг олж хардаг. 미안해 준비야 잠깐 나와봐. 잠깐 미안해.
тэрээр Янжуу Жингүүг хоёрыг аварч Жингүүг харин дараа нь машины жолоог барьж зомби орд өрсөн гутын зориулж мөн зомбинуудыг ер нь л хайр найр өнөдөг ба. Нэг талд галтааш тагал нөгөө талд нь зомбинуудыг мөрөж цэсгээл нэг юм шууд Сусогийн бодол руу явахын оронд тэд эхлээд ээжийнхээ эмнэлэг зогсохоор шийдэж Янжуу гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэж оюутныг шаарддаг. Энэ хооронд оюутан түүний биед ачирхалтай хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Түүний өмнө нь хазуулсан шархан түүнд нөлөөлж эхэлнэ. Тэрээр зомби болон хуурч байгаагаа мэдээд замдаа бөөлжлөө гэж буугаад Янжуутай сайхан хоолны талаар ярьж эмнэлэг ямааргүй байна. Үнэхээр эмнэлэг дургу. Гэртээ харж хичээлэн юмэр байна гэд тэднийг орхихыг хүснэ. Үннийг нуун дарагдуулсан тэрээр салах ёстой гэж зүтгэдэг. Янжуу эргэлцсэн ч Янжууг оюутан тайвшруулан тэднийг хамгаалан үлддэг. Тэр итгэлгүй хിവэр байгаа тул Жингүүгтэй маргалтад наад машиныхаа хаазыг хурдан гიშгэд явахыг оюутан шаарддаг. Хэсэг зомби тэдэн лөө ойртож байгааг Жингүүг хараад шууд машинаа хөдлөгчдөг. Үүнд нь санаа зовсон Янжуу тэд оюутны нэрийг хизээч асууж байгаагүй гинттэй ойлгоно. Оюутан замын гол ганцаараа зогсохдоо машин алсад алга болохыг харна. Зомбинууд түүний араас хөөцөлдөж эхлэхэд тэр тэдэнтэй тололдож Янжуу Жингүүг хоёрыг ганцаарнгийн үлдээ гэж хашгирна. Харин дараа нь Хитобогийн 5 дугаар ангийн сүүлчийн үзэгдэл өөрчлөлт эхэлдэг. Оюутны бие чичирт нүдэн бүлтэж түүний зомби болон хувирсныг харуулдаг. За ер нь энэ ангийг үзээд төрсэн сэтгэл зүгээр бодогдож байгаа хамгийн ихний зүйл гэх юм бол цогтой оюутны дүр болохоор яг энэ сүүлийн 2 ангийг тэмсэн юм шиг надад санагддаг. Яг бүртгэлийг хүлээн зөвшөөрөөд тэгээд байгаа хорон бүртээ аз жаргалтай хөвчлөлтэй яг өмнө нь яаж амьдардаг байсан тэмгэрийн амьдрахыг хичээсээр агаад тэгээд хичээсэд зомби болон хувирдаг. Эцсийн амьсгал хүртлээ бусдад төгөлийг хүсээгүй, эмээ бодох хүсээгүй. Алекс ч гэсэн эмээ бодох хүсээгүй. Энэ хоёр дүр бол үнэхээр гоё, энэ цалган маш гоё сайхан киног тэмсэн дүр байлаа гэж үзэж байна. За ямар ч байсан Янжуу Жингүүг хоёр бол цаашаа мэдээж амьдарч байгаа. Тэгээд цаашаа зам нь үргэлжлэнэ. За энэ ангийн онцлог үйл явдал нь буудлын супер менежер 10 буудлаас гарах аргаа хайж байхад Янжуугийн метронд харгас хэрцгээд тулаан болно. Энэ ангид Аарон Парк согтуу шарцсан байдалтай сэрж буугаар эхэлнэ. Тэрээр буудлын нэг өрөөнд ороод бүх тавилгаар нь хаалгахан алхсан байдаг. Өрөөнөөс гарахын өмнө тэрээр зомбинаас өөрийгөө хамгаалахын тулд будингийн зөөлөвчийг хуулж аван биеэрээ орон гарна. Зургатаар суусаа галт тэрэгний буудлын ажиллах бөгөөд өнөөдөр хорогдох байр хайж байгаа хүмүүсийг сууж болохыг зарладаг. Тэрээр замдаа автомат үдгэгчтэй тарж түүнийг зомбийн эсрэг зэвсэг болон ашиглахаар шийджээ. Энэ хооронд зочид буудлын амралтын өрөөнд цэргийн ангийн Ким Яманыг шинэ командлагчаар томилохоос өмнө талигаач командлагчаа халахлж байна. Амиа өргөцсөн цэргүүдийн тэмдгийг шинэ командлагчид жин өгнө. Ямаа хүзүүндээ зүгээд хүнд санагдаж байна гэж хэлдэг. Ингээд Ким Яман командлагчаа халааг авч бусд нь удирдлагын шийдэгдсэн тул барилгаас доош буух замаа өргөжлүүлэн VIP цахилгаан шат руу явна. Үзэгдэл нөгөө талд шилжихэд Янжуу суужийн нар эмнэлэг рүү явж гин олон нийтэд зарлаж иргэдийг суусаа станцаар дамжуулан хотын нүүлгэн шилжүүлэхийг уриалж байгаа зам дээр хэмжээний төвчрөл үүсгдэг. Гэтэл гинэт бүлэг танхаа этгээдүүд машины цанхыг хагалж Янжуу Жингүүг хоёрыг хүчээр гаргаж машиныг нь хулгайлж зам дээр гацсан байна. Өөр сонголт үлдээгээд тул тэд метрогоор суусаа хүртэнд хүрэхээр шийджээ. За цэргийн баазынхан маань VIP цахилгаан шатыг олсон тул доош буун цахилгаан шат 58 давхар зогсоход хаалганууд нь нэгдэж гадаа Аарон Парк гартаа үдэгч барьчихсан зогсож байв. Метроны буудлын дээр ирэхэд тэд хөрөнгөө барсан энгийн иргэдээр дүүрсэн газрыг олж харна. Галт дэрэг ойртоход гинэт зогсолтгүй хурдлж
өнгөрч сандрал улам нэмэгддэг. Дараагийн галт тэрэг ирэхэд цугларсан хүмүүс аюулгүй шилэн хаалгыг шахан урагшлана. Дарамт нь төвчгийн аргагүй болж эмх замбраагүй байдал донд Юнжу Жумуг хоёр бие биенээ анзаархаа билнэ. Энэ үед шилэн хавтан хагарч хэсэг хүмүүс төмөр зам руу унсан байна. Тэднийг босхоос өмнө ирж буй галт тэрэгний бүх хурдаараа дайран орж тэднийг шууд устгадаг. Жойонхоо Осужаннаар түүнийг хараад санаа нь амарч 11 дотроо тэсэн ядан хүлээж авлаа. Гэвч түүнийг дотогш орохоос өмнө жирийн нэг цэрэг 11 хазуулсан тэмдгийг анзаарч түүнийг дотогш оруулахаас татгалзав. Түүний хувь заяаны талаар маргаан дэгтэн. Аарон та хэд замаа өргөжлүүлдэ би зүгээр гэхэд Сужон 11 цахилгаан шатандаа суулгахыг гуйсан боловч зөвшөөрөөгүй тул түүнд эцсийн удаа хүндэтгэл үзүүлээд амар гонхтой хэсэг явж байсан чинь гинэт тас. Лифтний дээрх шилэн таадч асуулаан болж хэсэг зомбинууд нэвтрэн орж ирэхэд эмх замбраагүй байдлаас цэргийн анги Ааронтай хамт зогтож нуугдах газар хайж байна. Жумугийг хасаар байгаад Юнжу эмх замбраагүй байдлын дунд түүнийг олж чадахгүйгээ ойлгов. Харин тэрээр олны дунд бага насны хүүхэд болон түүний эмээг анзаарч хүүхдийг аюулгүй байлгахын тулд галт тэргэндэх байраа золиослдог. Галт тэрэг хөдөлж байх үед тэрээр сүүлийн хідэн дасгалжуулагчид гинэт зомби болон хувирч буй хүмүүсээр дүүрэн байхыг тэр аимшигтайгаар харна. Галт тэрэг явсны дараа тэрээр Жумугийн цусч бугуун цаг төмөр зам дээр хэвтэж байгааг олж харав. Эмээг галт тэрэгний зам дээр гинэт бууж ард үлдэв. Ойртон ирж буг галт тэргэнд ойртоход Юнжу түүнийг аврахаар доош гүйж эмээ зомби болон хувирсныг хитрхи орой ойлгов. Халдвар авсан эмээ түүн рүү дайрч Юнжуг арга хэмжээ авахд хүргэсэн бөгөөд эмээгийн толгойг хурдтай галт тэргэнд түлхэж тэр дараа түүнийг алтжээ. Очиж бодол буцаж ирэхэд тэргүүд хосоороо хуваагдсан янз бүрийн өрөөнд нөө. Гисэн хизэж хазуулсан мөрийг нь хэлчихсэн хувийн цэрэг түүнийг элсүүлэхээс татгалцсаны дараа Аарон хоцорчээ. Коридорт ганцаараа үлдсэн Аарон зайлшгүй дайралтанд өөрийгөө бэлтэж. Цочирсон ч зомбинууд түүнийг огт тоодоггүй. Бүр тоодч чаддаггүй. Зомбид хазуулахгүй байгаа гэдгийг ухаарсан тэрээр боломжоо ашиглан бүлгээс цугтах зам хайв. Тэргүүд хоёр хоёроо салсан тул Инхо Жойон хоёр бустайгаа дистанцаар амьд хэсгийг нь шалгадаг. Гэтэл Инхо Сужон хоёр маань сайнаар барах уу өөр өрөөнд орчихсан нэг нь орон дээрхийг нь хураачихыг амар гэхэд Сужон чи намайг юу гэж бодоод байна гэтэл буруугаар ойлгоод байна гэснээ тэгвэл усанд орчих гэж ах шиг. Манай энэ ямар угаасаа сахилахгүй л дээ. Тэгснээ хитэн хормын дараа болцооны ширээ засчихсан романтика. Энэ бүх зүйл дуусахаар надтай болцоонд явна гэж амлал. Би 22 жилийн турш ямар ч зориггүй амьдарсан хэрвч надтай болцсон гэвэл би амьд үлдэхийн төлөө тэмцэн эдэргээд Юнжу хоёрын хайр цаашаа. Киноны гол дөрүүд шиг ийм хөөрхөн дөрүүд байдагтэй. Гэтэ ийм дөрүүд нэг нь нэгнийхээ төлөө өгөөд эсвэл хоёулаа өгт юм дөө. За муу амьлах заах уу? Ромын шүлэтаагаас гараад киноныхоо үйл явдалд орцгоё. Энэ амир үйл явдлын дараа Юнжу ээжийнхээ дууг сонсоод хийм үзэж захилдаг. Тэрээр баримжаагаа алдаж метроны буудлын зөвхөн ажилчид зориулсан хязгаарлагдмал бүсэд бүдэрч орно. Дотор нь тэрээр гэмтэлтэй цахилгаан хөрөө олж өөрийнхөө механик инженерийн ур чадварыг ашиглан түүнийг засч шин зэвсэг болон хувиргадаг. Түүнийг явхар бэлдэж байтал олон тооны зомби түүнийг отолтод оруулав. Тэрээр цахилгаан хөрөө барин тэдний дундургүйж цугтыг маш ихээр эрлэхив. Тухайн газрыг хайсны дараа тэрээр халдваргүй байгаа гарц руу хөтэлдэг. Ааржуултын системийг олж мэдэв. Тэрээр Жуюн болон бусад цэргүүтээ төлөвлөгөөгөө хуваалцаж агарын хоолоогоор цугтахыг уриалав. Цэргийн гишүүд нэг нэгээр нь Пакийн зааврын дагуу ааржуултын нөхөр мөлхөж эхлэв. Тэдний дунд Квакён, Осужон хоёр амьд гарч ирэнгүүтээ болцох тухай амласан тул хамтдаа нүжээ.
Гэвч тэд яг урагшлах зуур ард нь аимшигтай чимээ сонсогддог. Тэд эргэж харвал ааржуултын бүхний нарийнхан завсраар буун зомби тэдний чиглэн ирж байгааг харав. За ингээд энэ 6 дугаар анги маань энэ мөчөд дуснаа. За 7 дугаар ангийн Кокёё Осужон 2 зочид бодлын ааржуултын системээр дайран гүйж буй зомби нарын бүлэгттэй нүүр толж буйгаар эхэлнэ. Тэд хурдан урагшилж цэргийн ахлагч Кин Яман цэрэг Гёнсик нартай дахин нэгдэв. Удалгүй аюул занал хэлж байгааг ухаарсан дөрөв цутгах зам хайж байсан ч хурдалд орно. Өөр сонголтгүй байсан тул Гёнсик гал нээж хид хідэн зомбиг устгав. Энэ хооронд Жиюн инхоо тооцнор ааржуултын нүхээр гүйж Аронтой амжилттай дахин нийлдэг. Буун чимээг сонссон Жиюн сандарч нөхцөл байдлыг шалгахыг оролцсон боловч бусад нь түүнийг зогсоож аюулаас сэрэмжлүүлв. Тэдний ард зомби байж болцошгүй эмзэг газарт зогсныг мэдээд тоогооч сандарч урагшгүй. Тэрнээс холгүй дайрч хаддаг. Инхоо зомбиг буутсан ч хитрхи оройтсон байна. Тоогооч удахгүй ирэхийг мэдээд Арон түүнийг нүхний төгсгөлд авчиж гүн нүх рүү хөтлөнө. Өөрчлөлт эхлэхэд Арон түүнийг өшөглөж хонгил руу унгаадаг. Дөрвөн цэрэг болох Кокёё, Осужон, Ким Яман, Гёнсик нар өөр нэг зомби сүрэг буланд тавьчихлаа. Энэ үед Арон цэргүүдээс авсан 2 радиог асаалаа. Хөдөлгөөнгүй дуу чимээн зомбинуудыг түн рүү татна гэсэн хэдиж тэр согтуу байсан тул тэд түүнийг үл тамсарлан түүний хажуугаар гүйж нүхэнд унсан. Энэ хооронд Юнжу буун зомбитой тулалтаж Жиюны дууг хийсвэрлэн байна. Ядарсан тэрээр хоосон шатаалж хэсэг зуур амарна. Тэр Жиюныг олохыг зүудэлдэгч түүнийг хазуулсан болохыг олж мэднэ. Тэрээр түүнийг алахыг гуйдаг. Тэр эргэлцсэн ч түүн рүү гүйхэд Юнжу хөрөөгөө дарахаас өөр аргагүй төрөв. Энэ хар дарсан зүйдийг харсан Юнжу цочирдон сэрэн сэмчтэй байхын тулд өөрийгөө алгадаж цугтах эрэл хайгуулаа үргэлжлүүлв. Алсаас дуулах чимнээр Юнжу амьд элцэн хүмүүс нуугдж байгаа өрөөнд орно. Тэнд байхдаа тэр өөрийн болон Жиюны зургийг гүйлгэж хардаг. Тэр зургуудын дунд Жиюны унтж байх үед нь зураг авалтаа хийж байгаа хуучин бичлэг таарл. Бичлэгтээ тэрээр цэргийн алба хааж байхдаа түүнээс салах шийдвэр гаргавал түүний аз жаргал түүнд хамгийн чухал гэдгийг ойлгох болно гэж тайвшруулжээ. Түүний үгэнд сэтгэл нь хөдөлсөн тэрээр Сусогийн буудал дээр түүнтэй уулзахаар шийдэв. Явахаас өмнө тэрээр хөлийн давцан, цахилгаан, хөрөөний осор, шинэ готал, өмд зэрэг цуглуулж дараа нь замдаа зомбинуудыг тасдав. Хичопагийн ингээд цочиж буудал буцаж ирэхэд цэргүүд хитэн давхар бууж байна. Тэнд очсны дараа Гёнсик Хицвски болгоомжгүй бууцны улмаас ахмадуудтайгаа нүүр тулж Осужон гимтжээ. Ийм нөхцөл тэрээр шатлсан байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэр бууга багийнхан руугаа чиглүүлсэн боловч Осужон хурдан сөрөнд түн рүү өөрийн зэвсгээ онилж түүнийг ухрахад хүргэв. Үүний дараа Арон тэднийг доош буулгах боломжтой ачааны цахилгаан шатны талаар тэдэнд мэдэгдэв. Байршлыг нь тогтоогоод барилгын гадаа хитэн давхар доош унтсан байхын тэр. Жиюн түүнийг авахар сонгогдов. Түүнийг авчирсны дараа бүлгийн самбар дээр зогсох боловч гэмтэлтэй лифт эвдэрч агаарч шууд зогсдог. Асар том шилэн цонхны цаана хэсэг зомби тэднийг хараад шил рүү ширүүн зохиж дундуур нь гарах гэж оролдсон. Сандарч эхлэхэд Жиюн лифтний удирдлагын хайрцгийг зохиж дахин хөдөлгөв. Гэсэн хэдий ч түүнийг дахин бууж эхлэх үед зомбинууд шилийг хаглан тэдэн дээр үсэрдэг. Бүлэг тэднийг түлхэж лифтнээс буудах үед ширүүн толон өрнө. Тэмцэл нь аль хэдийн докторгүй болсон механизмыг уламд ортуулж доод давхрын цохоор дамждаг. Жиюнэгээс тооцвол багийн ихэнх цагтаа гарч чадсан. Цахилгаан шат хэд хэдэн давхар унаж зөөлөн тоглоомын дэлгүүрийг мөргөж Жиюн ухаангүй болжээ. Үлцэн цэргүүд Жиюныг нас барсан гэж таамаглаж гашууд цацгааж байдаг. Өгсөн хүнд цаг үрэх хүсэлгүй Гёнсик бага орхин гарах гарцаа өөрөө хайхаар шийдэв. Гисэн хэдий ч түүнийг гарч ирмэгцээ тэр зомбины сүрэгтэй нүүр тулна.
Мөн доод давхарч юм ухаан орсон ба зөвхөн зөөлөн тоглоомын хувцас өмссөн зомби дайрчээ. Зузаан дэвсгэр нь түүнийг өвхөлд хүрэх гэмтлээс хамгаалдаг гэдгийг ухаарч тэр санаа олж авдаг. Тэр хувцастай зомбиг цонхоор шидэж, доорх гудамжинд аюулгүй газардаж халахж хэлхийг анзаардаг. Жижопод цорлын өөр нэг хэсэгт Сусо буудалд хүрэхээр шийдсэн Ёнжу галт тэрэгний зам руу явж байна. Хэсэг хугацаанд явцсны эцэст хэсэг гэрчүүдтэй тааралдана. Түүнийг цусаар бүрхсэн гэж сэжиглэж тэд түүнийг хазуулсан хэмээн таамаглаж удирдагчдаа түүнийг хуурхаас өмнө алахыг тушаажээ. Багийнхан түүний цахилгаан хөрөг барьж аваад тэр зам дээр бүдэрнэ. Тэднийг дайрахаар бэлдэж байтал айж байсан ч ойролцоох төмөр хоолойг шүүрэн авч тулалдан тэднийг хэсэг зуур түлхэв. Энэ боломжийг ашиглан тэр цогцсон боловч бүлэглэл хурдан хөөцөлдөж эхлэв. Ингэснээр энэ парт маань дуусч байна. За ингээд цус нүж инээдэн бүтлгүүтэл дүүрэн цорчлынхаа сүүлийн ангид амтрахнаар орцгоё. Жижопо киноны маань сүүлчийн анги Жиюн зочиж буудлын барилгаас зөөлөн ягаан баавган тоглоом хувцастай Ёнжу би чамд хайртай гэд үсрэн бууж буугаар эхэлнэ. Хувцсны хачаар тэрээр аюулгүй газардаж босдог. Босож ирснээ би амьд байна гэд сэр хаваар нэг орлоод энэ хүртэл явцгаад хамаг зомбинуудын идэж болохын дутчтэй зэвэнгой. Дээш харуул Аарон Парк зомбинуудыг шалан дээрээс нь шийдэж амьд үлдэхийн тулд маш их тэмцэж байгааг харав. Энэ хооронд хүн алхын донд туссан юм шиг хідэн харнууд нийлцээд турхан Ёнжуг маань алах гээд араас нь хөөцөлддөг. Ганц хоёр зомби цааш нь харуулснаас солио өвчин тусц юм уу хайшин бүр заяа. Гэтэ энэ хэсэг үнэхээр эвгүй санагцсан. Амьдарч арсыг чинь өвчөөдөг ийгээд араас нь хөөгөөд идэг за. Зомбиноос биш баг амьд хүнээс айх хэрэгтэй байх нэ. Ёнжу цогтож явж байгаад хоосон галт тэрэгний тэргэнд ороод цогцсон ч тэд яг үнэрч нохот шиг араас нь мөсгөж ирдэг. Тэрээр вагон дамжиж гүйсээр эцсийн тасалгаанд ирэхэд зомбинууд өөдөөс нь ногтдог. Ингээд зомби болон танхаа этгээдүүдийн бүсэлтэд оров. Нөгөө талд цэргийн багийнхны маань ачааны цахилгаан шатаар бууж осолтолгүй үлдсэн өрөө зомбигоор дүрчээ. Зарим нь өрөөний шилэн хаалгыг тэрвэрч бүлэг рүү дайрахыг оролдож байгаа зомбинууд эсрэг толтноо. Манай аяхаа маань нэг зомбиг иргэдэг сандал дээр суулгаад нисэж өгөх гээд барилгаас нисгээд байдаг. Ингэж байгаа чи юм амьд байгааг харан хөл нь газар өрөхгүй баярлнаа хөөрхий манай аяхаа. Замдаа чи юм найзуудаа аврах арга замыг хайсаар байна. Удалгүй тэр нь санаа төрж бүгд намайг анхааралтай сонс гэж байхад Какко амар баяртай гараараа татлаж энэ цаанаас нь зомбинууд барыг цөмөрч орж ирэх гээд тахсан. Ингээд эвдэрсэн лифтний хоццыг ашиглан удамжинд анхолцсон ачааны машинд бэлддэг. Мөн аюулгүй буух бүсийг бий болгохын тулд ачааны машинаас матрас цуглуулдаг. Тэгээд матрас нь бэлэн чах шигтэй. Түүний зааврын дагуу баг нь тактикийн фантазийг ашиглан доошоо буулгаж эхлэв. Инхогийн маань бяцхан зүрхэн чичрээд хүлсэн зутгаад амьсгалаа авч гаргаад надад жоохон бэлдэх цаг хэрэгтэй байна. Гэтэл нөгөө багийнхан түлхчихнэ. Ингээд орилсоор замдаа ухаан алдаж сэрээд хэдэн секундын газар хил юм болно доо хөөрхий. За ингэх зур нөгөө мэдрэл муутай хар юмнууд эцсийн тасалгаа руу орох хаалганд ойртож чамайг ална гэд явж байтал хаалганы урд яг Ёнжугийн урдаа гэрэлтэй шар малгай байдаг. Олсон хүний олд шүү гэд үлэн царайлаад нөгөөтхнийхөө гэрлийг хасаагаад нүд нь улаанаараа эргэлдээд нөгөө хаалгыг нээтэл зомбинууд байлгүй яах вэ? Гинэг гэдэг нь тэгсэн манай хөөрхөн Жисүү ихч маань тасалгаандаа сэмээрхэн ороод ачааны хэсэгт гараад нуугчсан л юм байна лээ л дээ. Энэ мөчийг ашиглан Ёнжу цогттол гинэт хаанаас ч юм сүнс шиг алтэрний үйлчлэгчийн дүрмд хувцсан өмссөн эмэгтэйтэй тааралддаг. Эмэгтэй түүнийг
толгойг нь тасцсан цогцоор бүрхэгдсэн цус тонглоор дагуулж явна. Нөгөө талд нэг нэгээрээ барилгаас матрасан дээр буусаар сужууны ээлж болоход Гён шиг маань би чиний арыг баттаа хайртай зүг гэж мэгээд чихэн дээр нь цэцэг ургуултал гинэд хүсэндээ ялуураад байгаа юм гэж загнуулдаг та хөөрхий. Ингээд бүгд буусаар 10-ны ээлж болоход Ким түнд өөрийнхөө сүлжээ буух боломж болох фантазиг өгөөд явахыг уриалан өөрийгөө золиослно. Яагаад ингэвэ гэвэл гартаа зомбид хасуулчихсан юм байна л да. Тэгээд талбар маш хурдан тархсан байна. За энэ гүнгэлтэг драма хэсэг шүү за. Багийнхан яаж буухыг нь асуудал тэрээр нүдэн нулимс дүүрэн зомбид хазуулсан гараа өргөж үзүүлдэг. Манай инхоо гэж хөндлөн уянгын халил сүйдгээд амжилт гээд гараа ижилхэн өргөдөг. Ямаач аяйгуу галзуу залиг гээд станцаараа сүүлийн үгээ хэлээд цааш ордог. Багийнхан Кимийн халдварыг удаашруулахын тулд бууж ирээд арх ууж байхыг гуйсан ч тэр татгалзав. Хитрхи оройтсон гэдгийг мэдж байгаа бөгөөд тэднийг ахлагчийнхаа хувьд үргэлжлүүлэх сүүлчийн тушаалаа өгдөг. За энэ л яг зинхэнэ гүнэлтэх хэсэг юм байна. За дахиад нөгөө талд галт тэрэгний сүнс шиг ихч маань Юнжугийн дүнгууд сая цогцсон ирчүүд нь энэ дотор байгаа толгоон тасарсан байгаа цогцнуудын аллагуудыг үлдсэн гэж хэлв. Тэрээр Юнжуг офисын өрөөнд хорогдож хоол хүнсээр хангаж орон зайг нь аюулгүй байлгадаг. Үзэгдэл шилжчихэд үүр цай нар мандаж эхлэхэд багийнхан минивэн тэргээр суусогийн буудлын руу явв. Харин машинд суусан хүмүүс донд төрөөч Ким байхгүй байх. Бөгөөд чимээг өхөн багаасаа нуугдан халдсан байв. Яг энэ үед зомби болон хувирсан Ким барилгаас нисэн буваа гэж. Кёнсиг хэсэг зуур эргэлзэж Кимийн цэргийн өдрүүдийн сайхан сэтгэл гаргаж байсан дурсамжуудаа дурсан. Тэрээр цэрэгт түүний аав нь байж үргэлж санаа тавин хоолоо хуваад гутлыг нь тасалж мөнгө өгдөг байв. Энэ үед Ким түүн рүү дайрах гэж байтал Кёнсиг толгоор нь будаж зовлонгон дусганаа. Юу за яг эморх гэдэг шүү. Бүү аллаа явчихсан гинт ингээд уянгалуулж монголуулаад харч чадаа хүний сэтгэл санаа хідэн янз болоод байна шүү. Тэгээ Юнжу маань утас олоод ээж рүүгээ залгадаг. Тэд хоёулаа амьд байгаадаа сэтгэлээ уйлалтан хуваалцдаг. Утасны дараа Юнжу үйлчлэгч эмэгтэй санд болгосон хоол тусламжийг талархан хүлээж авав. Юнжуг олохоор шийдсэн Жиюн гэр бүлээсээ салж байгаа буудлын руу нь явв. Тэрээр ундаг дуугаар буудлын дээр хурч ирээд түүний нэрийг хасгарч түүнийг хайхрамжгүй чимээ гарган хайж байгаа нь ойролцох зомби нарын харлаг татдаг. Тэдэнтэй тулалдаж тэр урагшаагаа зүтгэсээр л байв. Энэ хооронд Юнжутэй эмэгтэй цогтох замыг олохын тулд хаалтыг онгойлгож байхдаа нуугдж байхыг түүнд хэлв. Түүний гисны дараа Юнжу эмэгтэйн дууг сонсоод түүний нэрийг дуудан гүйж гарав. Тэр цэрэг ойртож байгааг олж хараад түүнийг Зеюн гэж андуураад нэмсгэлэхэд түүн рүү дайрах үед энэ нь зомби болохыг ойлгов. Яг цагтаа Зеюн ирж зомбиг будаж түүнийг аварна. Яг ихний анги дээр Юнжугийн хүзүүн дээр зомбины нүд наалддаг штэ. Бүх зүйл дуусах тийшээ хандах тийшээ хандж буй мэт яг үүнтэй адил. Дахиад зомбины нүд наалтдаг. За ингээд сэтгэл нь тайвширсан Юнжу Жуюн хоёр дахин нийлж бие биенээ тэрв. Сүүлийн анги дээр л уулзах байсан юм бэ штэ. Гинэт өөр бүлэг зомби ойртож ирэв. Тэднийг халдлаад өртгөхөөс өмнө Жиюны баг гарч ирэн зомбинуудыг буудаж хоёуланг нь гайхшруулнаа. Үүний дараа тэднийг явахаар бэлдэж байх үед Юнжу нөгөө өөрийг нь аварсан сүнс шиг эмэгтэйг хүлээхийг шаарддаг. Ингээд инхоо Жиюн хоёр үйлчлэгчийг хайдаг. Гэсэн ч инхоо үйлчлэгчийн дүрэнд хувцсамссан толгоогүй биеийг олж харна. Мөн Юнжугийн дурдсан ижил нэртэй шошго ингэрт нь байдаг. Тэр эмэгтэй 10 цагийн өмнө нас барсныг мэдээд Жиюнд чимээг үхэн мэдэгдэнэ. Тэд Юнжугийн сэтгэлийг эвдэхийг хүсээгүй тул үйлчлэгч нь төрүүлээд явлаа гэж худлаа хэлв.
За би бүр мэдээд байсан байхгүй юу? Нэг тийм сүнсэрхэг яриа мараа амар сонин ер нь жоохон бүр нэг зингүүцсэн юм шиг тийм сонин мэдрэмж төрөөдсөн байхгүй юу? За тэгээ энэ зомби цуралтчаад юу ч болоод байгаа сүнс барыг Ёнжууг авраад байгаа мó мэдгүй. За ямар ч байсан ингээд Ёнжуугаа аваад өртөөнөөсөө бүгд гарнаа. Тэд нар мандахад хотын дундуур машинаараа явж байхдаа амьд үлдсэн хүмүүсийг энжон бомбдод цугларахыг уриалсан радиогоор олон нийтэд зарлахыг сонсдог. Тэд амьсгаа авахын тулд хам орны гүүрэн дээр зогсно. Байшингууд болон хотын эргэн тойронд гарч буй утааг хараад Жуюн руу харан тэд дууссан эсхийг чимээгүйхэн асууна. Жуюн түүний гараас атгаж юу ч болсон тэрч байтугай дэлхий хэвээрээ байсан ч түүнийг хизээч явуулахгүй гэдгийг хэлнэ. Дараа нь тэр түүнийг үргэлж хамгаална гэж амладаг. Тэр түүний оронд түүнийг хамгаалах болно гэж хариулж амьд үлдсэн зовлонтой аяллахаа талаар өгүүлнэ. За ингээд дэлгэцэн дээр хүснэгт гарч ирнэ. Яг тоглоомын эцсийн левел шиг. Ёнжуу 59 зомби алсан бол Жуюн ердөө 9 зомби алсан байна гэхгүй. Нэг амар бахархалтай те. Гинэт голын өөр нэг гүрээр дэлбэрэлт болно. Энхоо тэдний энэ зовлон зүдгүүр дуусаагүй байгааг багийнханд анхааруулна. Багийнхан програм руу гүйж эхлээд энхоогийн гэр бүлийг шалгахаар шийднэ. Тэднийг үйл явдлыг нэмсэглэн хөдөлж байх үед тэдний эргэн тойронд хот шатаж зомбигоор дүүрсэн эмх замраагүй хэвээр байна. За Нитопагийн төгсгөлийн анги нь 2 дугаар бүлэг байгаа гэдгийг илтгэж гин гэж би үзэж байна. Ер нь төгсгөлийн хэсгүүд ялангуяа тэр хам өрний гүрэн дээрх дэлбэрэлт. За энхоогийн одоо болоогүй байна гэсэн үгс. За мөн энэ зомбийн дэгдэлт намжих нь ер нь хол байгааг илтгэж байгаа бөгөөд 2 дугаар бүлэгч байж магадгүй. Халдварын гарал үүсэл, за амьд үлдсэн бусад хүмүүсийн хувь тавилан, за мөн станцын алган ард байгаа бүлэглэл, за Ёнжуу тусалдаг нууцлаг эмэгтэйн жинхэнэ дүр төрх гээд хариулагдаагүй хийтэд асуулт бол цааш үргэлжлэх боломжийг нэмэгдүүлнэ. Энэ бүлэг бол амьд үлдэх дараагийн үе шатанд хэрхэн шилжих нь тодорхойгүй хэвээр байна. За ямар ч тач энэ бүлэг happy төгслөө. Энэ хүртэл анхны маань кино тайлбарыг сонссон та бүгдтэй баярлалаа. За өшөө илүү олон тайлбар сонсохыг хүсвэл саба дараарай. За ингээд дараагийн кино тайлбараар уулзлаа. Баяртай.